За бидний хүүхэд байхад ном бол ертөнцийг харах цонх гэд ном аль болохоор уншихыг хичээдэг байсан. Баг байхад бас энэ комик номнууд бас хоор байлаа. Одоо бол нэлээд төгөмөл болсон байгаа. За тэгэхээр 20 жилийн өмнөөс Динза болон Цомдолоо цөндөлөө гэд комик номнууд гарсныг та бүхэн мэдж байгаа. 20 жилийн өмнө уншижсэн хүүхдүүд бол одоо том болсон байгаа. Үргэлжлүүлээд хүүхэд багчуудаас уншиж өгч байгаа, номыг нь авч өгч байгаа. Тэгэхээр зэрэг комик номоор дамжуулаад хүүхэд багчуудын сэтгхүүг яаж өөрчилж байгаа вэ? Тэр талаар мэдээ мэдээллийг та бүхэнд яг одоо хүргэх гэж байна. За ингээд улсын тэргүүний 84-р сургуулийн 4-4 ангиллын бяцхан дүүнертэй уулзаад байна. Тэр өөртөө танилцуулаач. Оргил. Итгэл. Хангал. Бат хоёг. За итгэлийн үед бол 5 настай. Тэ? Арай сургууль дарааг байгаа. Гэсэн тий. За тэгэхээр бидний урд бол энэ Динза, Цондолоо цөндөлөө гэдэг юм гоё комик номнууд байна шүү дээ тий. Ер нь энэ номнуудын юунд нь илүү татагдсан бэ? Хизээнээс уншиж эхэлсэн бэ? Аль жилийн өмнө тэгээд Динза адал явдалтай Цондолоо цөндөлөө нөгөө Монгол ахуй их нөгөө тэр талаас нь харуулсан болохоор их сонирхолтой байсан. Сонирхолтой санагдсан. Тийм. Комик ном дээрээс нь гоё зургнуудтай тий. Тий. За нийт үгээр ээжээрээ уншуулж ирсэн. хоёулынг нь уншуулсан уу? Динза, Цондолоо цөндөлөө хоёулынг нь уншуулсан уу? Лигийн. Алийг нь. Тийм. Динза юу? Динза. Яа, Динза дээр юуны тухай гарч байна? Динза дээр жижигэ Динза хоёрын тухай гарч. Оо за тэр хоёрт одоо тохиолдсон адал явдлаар гой юм гарч байгаа хэрэг тий. Тий. Одоо 26-гийн уншааг байгаа. Бусдуудын уншсан. За миний үгээд одоо хэд дээр нь явж байна? Одоо бид дуусгацсан байна. Дуусгацсан байгаа. Хизээ дуусгасан? Хэр удаан хугацаанд уншив? Бараг 2-3 сар болсон. 2-3 сар. Хичнээн номыг уншиж байна. Сүүлийн 46 хүртэл. Номноос одоо юу сонирхолтой байсан бэ? Аль хэсэг сонирхолтой байсан? Амар тулалдал тийм амар. Тулааны хэсэг нь гоё байсан. Тулааны хэсгүүд нь гоё. За миний үгээд аль хэсэг хамгийн гоё? Миний хувьд энэ Динзагийн ингээд өнгөрсөн цаглаа очиод дайн тулаан өнгөрсөн үеийн юмыг харуулах гоё санагдсан. Тэгээд би уцагтаг байсан. Тэгээд уцнаас тацгалзаад чэжтэй зохион бичлэгтэй сайн болсон. Оо ямар мундаг юм бэ? Жижиг Динза хоёрын сахиусыг хайж олж сүнснүүтэй тулдаад адал явдалтай гоё байсан. Яа ямар гоё юм бэ? За одоо дахиад дараагийн цувралууд нь гараасаа гэж бодож байна уу яаж вэ? Бодож байна. Энэ Динзагийн дараагийн цувралан гарвал Динза нь илүү хүчрхэг эсвэл өөр төрхтэй том болцоо. Жижигэн бас гоё шин загвар магартай. Гоё илүү гоё тулаантай байх бол гоё гэж бодож байна. Илүү гоё тулаантай байна. Тийм нөгөө намын дуусаад энэ дээр нь харахтаа бага Динза, өсвөр насны Динза, том Динзаг гардаг. Тэгээд 46-аас 67 хүртэлх гээд том Динза гардаг. Тэгээд тэр нь тэгээд жижиг тэгээд сүнснүүдийн дийлээсээ гэж бодсон. За тэгэд манай энэ дүүнрийн хувьд бол 4-4 бүлгийнхний хувьд зохиолч ах ич нартай зориулаад юм гоё захиануудыг бичсэн байсан тий. Би одоо эндээс хараад ямар гоё биччихтэй юм бэ? Багш нь өөрөө бичсэн болоо гэж бодсон чи бүгдээрээ яг өөрснийх нь бичиг шүү дээ тий. Юу бичсэн? За энэ дэр бол сайн байна уу? Эрхэм хүндэт илэр жаргал. Би Динза гэсэн номыг 13 дор ном хүртэл уншлаа. Надад маш их таалагдсан. Цаашаа их гоё юм байна гэдэг танарт үзүүлэл бүгдээрээ бас гоё зургнуудыг бас илгээсэн байна. Маш хөөрхөн захиануудыг илгээсэн байна. 4-4 бүлгийнхэн болоод тэр чигээрээ Динза болон Цондолоо цөндөлөө номнуудыг бүгдийг нь гоё шимтэн уншиж нэгнийдээ бас уншаагүй номнуудаа хоорондоо хуваалцаж одоо санхүүгийн ч гэсэн бас тий гоё шимбэлттэй номыг уншсан гэж ойлгож олно. Бөөнөр бол 46 цувралыг нэг дор аваад хоорондоо солиод уншиж гэсэн шүү дээ. Түүнээс зарим хүүхдэд бол 46 цувралыг дангаараа цуглуулдаг болол тий зөндөө мөнгө болж ирснээс яг нэг ангиар аваад ингэж гоё хэмнэлттэй тэгээд дээрэс нь олон зүйлийг нэгдээс сурч авсан байна гэж ойлгож штэ. За баярлалаа.
манай 9 сараас номын сайн андууд гээд ном унших аян зарласан. За энэ аяныхаа хүрээнд Монгол комикс болох Сондоодой Цүндэлээ 2 Дийн за гээд номнуудыг уншихаар болсон. Эцэг эхчүүдтэйгээ ярилцаад тэгээд энэхүү номыг манай ингээд одоо 4 цувралыг авч өгсөн хүндэт ээж аваалаа талархал илэрхийлье. Зохиолч Дэлгэр Жаргалдаа бас талархал илэрхийлье. За би бол энэ Сондоодой Цүндэлээ гээд номыг одоогоос 20 жилийн өмнө том хүүхэдтэй уншиж өгч байсан. Харин энэ удаа бол ангийнхаа хүүхдүүдтэй ингээд 48 хүүхдүүд унших ингээд боломжийг бүгдээрээ нээлж хангасан. За энэ Сондоодой Цүндэлээ номыг уншсанаар бол хүүхдүүд маань Монгол ах уйтайгаа мал аж ахуйтай маш сайн танилцсан. Тэгээ бие биенээ хайрлахыг, бие биенээ хүндлэхийг суралцсан энэ номноос. Тэгээ багийн зохион байгуулалтанд ороод хоорондоо маш сайн номынхаа тухай мэтгэлцэж байсан. Багийн ахлагч нар маань маш сайн амжилттай оролцсон. Ээж аваад энэ ном уншуулах тал дээр бол хүчтэй сайн оролцсон. Тэгээд манай ангийнхан бол дижитал орчноос буюу утсанд ийм их шимтэж байсан. Яг 4-р ангийн насна. Тэгээд утаснаас баг зарим хүүхдүүд бол гарсан энэ цувралыг уншсанараа. За дараагийн ээлжинд бид нар Дийн за гэдэг цувралыг 46 бүлэгтэй цувралыг авч уншсан. Мөн л 4 багтаа нэг цувралыг авч уншсан. За Дийн за номыг яаснаар хүүхдүүд ерөөсөө маш шимтэж уншиж байсан. За энэ нь бол юугаар илэрсэн бэ гэхээр хичээл дээр буюу завсарлагын цагаар үдийн хоол идэх явцдаа ерөөсөө нөгөө оногцсон 5 номоо яг ингээд ширээн доогоороо хийсэн хоол ундаач идэхээ мартсан уншиж байсан. Коридорт бизнесгаа явахтаа хүртэл ингээд номнуудаа барьсан бие биентэйгээ солилцож уншаад гэх мэтлэнгээр номонд их шимтэн орсон. За яагаад эдгээр номнуудыг сонгосон бэ гэвэл нэгдүгээрт Монгол ном гэдэг утгаараа Монгол цуврал номнууд бол маш ховор байдаг. Хоёрдугаарт хүүхдүүд маань хоцуурын газрын хүүхдүүд маань Монгол ах угаасаа нэлээ холдоо юу даа гэдэг бодол надад төрж исэн. Тийм учраас Сондоодой Цүндэлийг сонгосон. Тэгээд Дийн цаг болохоор бас нөгөө их түүхээ, их орон сэтгэлгээг бий болгох юмсан гэдэг үүднээсээ, их түүхээ сайн судлуулах юмсан гэдэг үүднээсээ Дийн за цувралыг эцэг эхчүүдтэйгээ яг нэг хурал дээр нь ярьж агаад 2-3 номноос хэдүүлээ ярилцж агаад энэ 2 номыг сонгосон. За Дийн за бол үнэхээр их мэдлэг нэмдэг. Би өөрөө хүртэл ингээ хүүхдүүдтэйгээ хамт уншиж байхдаа зөндөө олон их түүхээсээ мэдэж авсан. Тэгээ энэ ном бол хизээч нөгөө цаг үедээ үн цэнэ алддаггүй 20 жилийн өмнө ч уншигдчихэл байсан. Одоо эргээд ингээд 2 наснуудад 10 наснуудад уншиж өгдөг ч гэсэн байнгын сонирхол унших болгонд шин зүйлийг мэдэж авдаг. Үнэхээр мэдлэг түгээдэг ийм сайхан үн цэнтэй ном байгаамаа. За манай анги болохоор Цондоодой 20 жилийн дараа гэдэг уран зургийн үзэсгэлэн гаргах гэж байгаа. Энэ ажил маань 5 сард болно. Тэгээд та бүхнийг бас энэ үзэсгэлэнгийн үйл ажиллагаан дээр ирээрэй гэж урьж байна. За манай ангийнхан бодод одоо энэ 4-р ангийн хүүхдүүд бол бас их онцлогтой. Яг хөл хорионы үед 1-р ангид орсон онлайнаар уншиж бичиж сурсан хүүхдүүд байдаг. Тийм учраас ярих чадварын үед нөгөө өөртөө итгэлтэй үзэл бодлоо илэрхийлэх тал дээр учир дутагдaltaй байна уу гэж анзаарч харсан юм байна. Энэ 2 цувралыг уншсанараа бодоод хүүхдүүд маш сайн ярьдаг болсон. Өөртөө итгэлтэй их сайн ярьдаг болсон. Хоорондоо номныхон тухай их олон зүйлийг ярьсан. Нөгөө Дийн загаас уншиж сурсан их түүхийнхаа тухай мэдлэгийг хоорондоо бие биендээ мэдлэгээ түгээж ярилцдаг болсон нь үнэхээр саашаалтай байсан. Тэгээд нөгөө дөнгөж энэ багангийн хүүхдүүдийн үед унших хүчийн хичээл гэж байхгүй болсон. Тэгэхээр унших хүчийн хичээлийн оронд бол энэ комикс номнуудыг унших юм бол ерөөс өнөөдөр 1 2 3-ыг уншчлаа. Дараагийн удаа хурданхан шиг 4 5 дараагийнхаа цувралуудыг унших юмсаа гэсэн эрмэлзэлтэйгээр шимтэн уншиж байсан их давуу тал байсан. Би Сондоодой Цүндэлийг уншаад өмнө мэдгүй байсан. Битүүн ягаад битүүний өдрийг битүүн гэж нэрлсэн болоо Монгол ах заншлыг мэдж авсан. Би Сондоодой Цүндэлээс ямар сургамж авсан бэ гэвэл цаамаа хүн нэр алдар төрснээ нохоо ишиг өдрөөгөө үл томсруулсан их цан гаргасан. Тийм учраас их цан гарахгүй байхыг би Дийн за Сондоодой Цүндэлийг уншаад өдөр 5-5-аар авдаг байхгүй юу? Тэр 5-5-аар номууд бүгдийг уншиж дуусчаад дахиад уншмаар санагддаг. Аль бүлэг лээ? Би 1-р бүлэг. 1-р бүлэг. За тэгээд бүлгийн их найз нар нь яаж бүгдээрээ номоо багуугаад уншиж байгаа. Ер нь ихтэй уншиж байгаа. За хэд дээр нь явж байна номынхаа? Би ер нь уншаад дуусгацсан. Дуусгацсан. Одоо тэгээд найзуудтай номыг нь хуваарлж өгч байна уу?
Гэхдээ манай багийн дарга болох анар хүүхэд бидэрт өдөрт 5-5-аар нөгөөд уншиж дуусгаж байгаа. Зөв. За, Цандалаа Цүндэлээ Динза хоёулыг нь уншсан. Уншиж дуусгацсан. За, номноос яг ямар сургамжтай хэсгүүд гарч байна? Цангалагаас бол Монгол уламжлалын тухай харин Динзагаас олонгууд ер нь найзуудтайгаа эвтэй байх тухай би ойлгосон. Би дэлгэж жаргал хүнд нэг юм хэлмээр байна. Цандалын хүүхдтэй болоод дахиад ном зохиогоорой гэж хэлмээр байна. Зохиолчтой хандаж тий. За, баярлалаа. За, энэ хэсэг дээр нь юу гарч байна? Энэ хэсэг дээр найруулагч болон хотын дарга хэлж байгаа. Дотор нь ингээ сүнс орсон. Харин энэ хэсэг дээр нь болохоор сүнсийг ялан дийлээд тэгээ нөгөө нэг муу ерөөсөстэй тэмцдэг энэ шидэт сахиусгээд тэр сахиус нь болохоор хотын даргын бие дотор орсон байсан энэ сүнсийг гаргаа хийдэг. Гэхдээ тэр чулуунаас өөрөө ингээ таларчдаг. За, эндээс ер нь тэгээд ямар сургамжуудыг авч байна? Эндээс цандалаагаас бол нөгөө Монгол хүний өв соёл уламжлалаа мэдж авч байгаа. Харин энэ Динза сувралаас болохоор Монголын үндсэн төв хуучин өв соёлоо мэдж авч байгаа. Найз нөхдийн үн чанарыг мэдж байгаа бах тийм. За, ер нь бусад уншижсэн цуврал ийм комик номнуудаас юугаараа гоё гэж бодож байна? Энийг болохоор яг Монгол хүмүүс хийсэн. Тэгээд дээрэс нь энэ нь болохоор бусад номноос илүү гоё олон зурлалтай. Тань бацгаана уу? Анги 4-р сургуулийн ундармаагчтай 4-р ангийн 4-р багийн анхлагч хандлын ээж байна. За, энэ хандлын ангийнхан нөгөө багцаараа энэ номыг уншсанаар болохоор маш их өөрчлөлтүүд гарсан байгаа. Одоо гар утас дэлгэцийн хамаарлаас манай хүү болон бусад үе тэнгийнхэн бас нийлэн утсанд донтсон байсан. Энэ номыг уншсанаар бол яг нэг хэсэг нэг жижиг өрөөрөө ороод алга утсан. За нөгөө хүүхэд чинь уцаа тоглож байгаа гэд өрөөнд нь ороо шалгасан чи хөөрхөн багц номнуудаа гаргацсан. Уншижсэн юу ном бэ гэсэн чи амар хөөрхөн номдоо одоо дууралцсан номоо уншиж эхэлжсэн. Энэ номыг уншсанаар миний хүү мэдлэгийн хүрээгээ хэлсэн мөн хүмүүстэй харилцаа холбоо үүсгэсэн. Өмнө нь бол ганцхан утас руугаа хараад уцтайгаар тоглодог байсан бол буцаад одоо нөгөө дүүнэртэйгээ харилцаа холбоо үүсгэж гисэн, гэр орноо янзалж гисэн, түүх мэдлэгээ хуваалцаж гисэн. Мөн миний хүч яалаа номдоо цаг зарцуулдаг болсон, номоо хайрладаг болсон. Мөн багийн ахлагч хийж байгаа болохоор бага бас өдөртөн зохион байгуул багтайгаа ажиллах одоо цаг хүрээ нэмэх. Танаа охчин хэдэн хүүхэдтэй лээ? 11 тийм. Миний хүүтэй нийлээд 12 хүүхэдтэй. Тэгээ 12 да яг тэр яг удаагүй яг энэ номоо аваад удаагүй нэг ихний нэг 4-5-ыг уншижсэн чинь яг өвдийн амралт болж таарсан. Тэгэхээр хойдоо ярилцаад за энэ яг өвдийн амралтын үеэр яах вэ? Хойдоо нэрсүүдийн чагсаалт гаргангуудаа ярилцж байгаа. Гэр гэрт нь аваачиж номуудыг яг хүүхдэд нь хүртээмжтэйгээр уншуулж гисэн. За эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд чихэр биш ном авч өгч мэдлэг бэлгэлээрэ гэж хүсье. Ер нь энэ Динза болон Цандалаа Цүндэлийг уншсанаар танай хүүхдэд гарч байгаа эерэг өөрчлөлтүүд юу байна? Манай хүүхдүүд сая Монгол улсад ирээд класс сурч болохоор энэ номыг уншихад эдээс давч хэлээ жоохон хялбархан дөгмөхөн шиг. Тэгэхээр Монголын өдөр тутмын амьдралыг бичсэн болохоор эднээс юу сонсоход бас ойлгомжтой. Арай сэтгэлд ойр. Тийм. Сэтгэлд ойр харчингаар жураг дүрстэй. Цөндөөд ном бол басаа монголоор гаргахыг хүсэж байна. Манай өвөр монголчууд хүүхдүүд бас уншихыг хүсэж байна. За баярлалаа. Ном уншсан сэтгэлээс оруулах юм. Динза түүхээ амар үзүүлдэг. Тэгээд бас би тэрнгээр модон шаны өнтрийг мэдэж авсан эртний монголоор. Тэгээд бас бүрдэж байна. Динза айгуу гоё зураглалтай гоё зурсан байсан. Жижигээ тэр 2 дугаар анги дээр Динзаг болдог надад л сонирхолтой байсан. Тэгээд цаг хугацаагаар аялдаг нь гоё сонирхолтой. Тэгээд сүнснүүд нь яаж яхад нисдэг болохоор бас тэмцдэг нь надад гоё санагдав.
Сайн байцгаана уу, шүүдэрхэн байна. Би өсвөр насндаа Цондоолоо цөмдөөлийн номыг уншдаг байсан. Одоо ч гэсэн энэ номондоо хайртай хэвээрээ. Өсвөр насны минь, хүүхэд насны минь хамгийн гоё ирчвч өгдөг нандин дурсамжууд энэ номон Чингистэй байдаг. Эрхэм нандин өстэй мэдлэг бэлгэлцгээе.